Hello, Teddy байна. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би англи хэлний талаар бичлэг хий гэж бодлоо. Ерөнхийдөө бол угаасаа жилийн ирэх тусам Монголоос гадаадын их сургуулиуд руу аплайдж байгаа хүмүүс зөндөө байгаа. Ерөнхийдөө бол Европ, Аз, тийм ээ, Америк, Канада, Австрали гэсэн улсууд руу зөндөө ер нь хүмүүс нэлээд тоон нэмэгдэж байгаа харагдаж байгаа. Яагаад вэ гэхээр би өөрөө 3 жилийн өмнө яг энэ топик дээр counselor болоод IELTS-ийн багш хийжсэн, тэгээ counseling өгчээсэн, тэгээ цааш үргэлжлэж гисэн одоо ч гэсэн онлайнаар хувийн counseling, хувийн IELTS-ийн сургалт явуулж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бол надад яг тэгж санагцсан. Ягаад гэвэл жил ирэх тусам зөндөө олон хүмүүс аплайдж байгаа. За ерөнхийдөө бол яг англи хэлний оноо болвол ер нь хаашаа ч явсан хамгийн чухал факторуудын нэг байдаг. Тэгэхээр ер нь бол англи хэлний оноо муутай эсвэл айгүй англи хэл багтай болвол мэдээж их сургуульд очиод англи хэл дээр тийм их сургуулийн хэмжээний хичээлүүд үзнэ гэж яаж үзэж чадна гэдгээ энэ оноогоор батлах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг хэрвээ баталж чадахгүй байх юм бол мэдээж сургуульд орох магадлал багасна. Тэгээ дээрэс нь тэтгэлэг бага авдаг байгаа. Би өмнө нь болохоор юуны яг Америк руу явуулахад юу шаардлагатай бэ гэсэн бичлэг хийсэн. Яг доор линкийн description дээр оруулж хэрэг тэрийг үзмээр байгаа болол ерөнхийдөө бол яг л юу хэрэгтэй байгаа тэдрийн багцлаад ерөнхий мэдээлэл өгсөн гэж хэлж болно. Тэгээ ерөнхийдөө болол англи хэлний оноо хоёр ер нь ямар шалгалтууд өгч болдог вэ гэхээр SAT бол өгнө. Яг хөө SAT заавал өгөх шаардлагагүй. Ер нь Америкийн их сургуулиудад бол заавал шаарддаг болсон санагдаж байна. Харин бусад ковидоос хойш байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ бусад сургуулиуд руу болохоор зарим нэг нь шаардахгүй, зарим нь шаарддаг ч юм уу. Ингээ том сургууль байвал шаардна. Азийн сургууль байвал шаардахгүй гэдэг ч юм уу. Ерөнхийдөө тиймэрхүү заалтууд байдаг. За ер нь бол өгцөн нь дээр уусаа нэмэртэл байна, нэмэргүй байна гэж байхгүй. За SAT-г болохоор SAT-ийн яг яадаг шалгалт юм бэ гэхээр ерөнхийдөө болвол хоёр хэсгээс бүрддэг. Тэгэхээр нийтдээ математик гэсэн нэг хэсэг, тэгээд English гэсэн хэсэг байгаа. За математикийн хэсэг дээр болохоор ерөнхийдөө 800-аас бүрдэн. Тэгэхээр нийтдээ хамгийн ихтэй 800 авах боломжтой. Ер нь бол ингээд multiple choice questions буюу яг ингээд ямар шалгалт оноонуудаас ингээд хариултуудаа сонгох тийм асуулт. Тэгээд дээрэс нь өгүүлбэртэй бодлогод байдаг. Тэгээ энэ дээр уул нь математик нь өөрөө айгүй тийм нэг амар тийм хэцүү бол биш. Ягаад вэ гэхээр юу ихэнх Монголын 12 жилийн мэдлэгээр тэр математик өгөх боломжтой. Ер нь бол математик нь гайгүй амархан яг өөрөө бодлогод гэсэн үг шүү дээ. Хүнд болгодог юм юу юм бэ гэхээр өгүүлбэртэй бодлогод дээр өгнүүд ерөнхийдөө болвол мэдээж математикийн өгүүлбэртэй бодлогон дээр англи хэлээр асуусан байгаа шүү дээ. Тэнгүүд ихэнх хүүхдүүд яг тэр тусгай бодлогыг англиар юу гэж нэрлэдэг гэдэг ч юм уу. Эсвэл тусгай үйлдэлийг асуугаад байгаа юм нь англиар юу гэж хэлээд байгааг нь ойлгодгоогоосоо болоод ийм л байлгүй дээ гэдэг нэг юм assumption хийгээд тэгээд хариулчих тийм магадлал бол зөндөө байдаг. Гэхдээ гол харах хэрэгтэй юм нь ерөөсөө англи хэлээ сайжруулчаад дараа нь хийхэд бол маш амархан болчдөг. Яагаад вэ гэхээр нэгдүгээр юуны талаар гарч байгааг нь ойлгож байна, хоёрдугаар юу асууж байгааг нь ойлгож байна гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ дээр болохоор яг англи хэлний зүгээр нэг мингийн өгнүүд бол биш. Зүгээр л өдөр тутамд хүмүүс хэрэглэдэг тийм өгнүүд үү шүү дээ. Тийм өгнүүд бол байдаггүй. Харин эсвэргээрээ advanced түвшний өдөр тутамд хэрэглэдэг өгнүүдээр л мэдээж математикийн өгүүлбэртэй бодлого асуусан байгаа шүү дээ, тийм ээ. Тэрийг бол ойлгох нь айгүй чухал байдаг. Тэгэхээр ер нь бол англи хэлийг сайжруулсан тэр өгнүүдээ тэр өгүүлбэрээ ойлгож байгаа тохиолдолд SAT-ийн математик бол айгүй амархан. За хоёрдугаар болохоор англи хэлний хэсэг байгаа. За англи хэлний хэсэг маань болохоор reading and writing гэсэн юм хоёр хэсэг багтана. За reading нь болохоор ерөнхийдөө тэр ихийг уншаад, за юмд асуултаа уншаад тэгээд илүү ойлголтын талаар байдаг гэх юм уу. Тэгэхээр асуултын төрлүүд жишээ нь юу байдаг вэ гэхээр энэ хэсэг яг юуны талаар гарч байна? Энэ хэсгийг яах гэж энэ зохиолч энэ хэсэг рүү оруулсан юм. What's the purpose, тийм ээ? За эсвэл энэ өгүүлбэр яг ямар утгатай юм? Энэ их тэр чигээр ямар утгатай юм? Тэгээд тэр асуултуудыг асуухтаа зүгээр энгийн бас өдөр тутмын англиар асуухгүй, яг л академик, тийм ээ? Яг их сургуулийн хэмжээнд ямар өгнүүд үзэхээр байна. Тэр өгнүүдийг хэрэглэж ерөнхийдөө асуултаа тавьдаг. Тийм болохоор хүүхдүүд асуултаа өөрөө ойлгохгүй тэр өгүүлбэр дээр яг юу гарч байгааг монгол хэл рүү орчуулж чадахгүй, зүгээр англи хэл дээр ойлгохгүй байгаа учраас фейлдэг гэх юм уу. Яагаад вэ гэхээр өгнүүд нь мэдээж өдөр тутамд хэрэглэдэггүй, бараг л амьдралдаа харж байгаагүй өгнүүдийг асуулт болгоод, тийм ээ, өгүүлбэр болгоод тавьсан байгаа гэсэн үг шүү дээ. Их болгоод тавьсан байгаа. Тэнгүүд тэрийгэ ойлгож чадахгүй байгаа тохиолдолд reading бол айгүй хэцүү болчдөг.
Тийм болохоор мэдээж бас л англи хэлнийхээ төвшнийг сайжруулах шаардлагатай болж байгаа байхгүй тэр шалгалтыг өгөхөөс өмнө. За writing хэсэг нь яадаг юм бэ гэхээр ер нь бол дандаа дүрм асуудаг. Тэгэхээр цэг таслалын дүрм, нэр үгийн дүрм, өгүүлбэрийн бүтцийн дүрм тийм ээ. Хамгийн basic байж болох хамгийн ингээл тийм ээ наад захын жижиг дүрмүүдийг асуудаг. Тэгээд яагаад тэр дүрмүүдийг асуугаад байгаа юм бэ гэхээр их сургуульд ороод ингээ англи дээр хичээлдээ би өөрөө Герман улсад англи дээр их сургуульд сурж байгаа химийн чиглэлээр. Тийм болохоор ерөнхийдөө их сургуульд ороод яг тиймэрхүү хичээлүүдийг үзээд ингээ тийм ээ academic writing, paper энэ төр бичээд эхлэнгүүд яг тийм дүрмүүд шаарддаг байхгүй цэг таслалын дүрм тийм ээ өгүүлбэрийн бүтцийн дүрм тийм юм маш чухал болоод эхэлчихдэг. Яагаад вэ гэхээр бид нар өдөр тутамдаа мэдээж хэрэглэхдээ тийм том өгүүлбэр хэрэглэж мэдээж ярихгүй тийм ээ том өгүүлбэр үзэж байгаа юмнаас ч гэсэн бид нар том өгүүлбэр сонсдоггүй байхгүй. Гэхдээ яг үүндээ тийм академик төвшөнд их сургуулийн төвшөнд ирээд тийм сураад ингээ бичиж эхлэе гэдэг ингэнгүүт тиймэрхүү дүрмүүд хамгийн их шаардлагатай дүрмүүд болдог гэсэн үг. За тийм учраас тэр дүрмүүдийг асуудаг. Тэгээд мэдээж өгүүлбэр нь асуулт нь өөрөө хүнд хэлбэрийн бидний бас л тийм ээ шууд хараад энэ ингэж юм гэд ингээд хэлчихээр барийн хүн тэгж хэлчихээр өгнүүдээс бүрдээгүй байдаг. Ер нь бол энгийн англи хэлтэй хүн хараад хэлчихээр тийм өгнүүдээс бүрдээгүй. Харин илүү тийм хүнд хэлбэрийн мэдээж academic vocabulary тийм ээ тийм advanced өгнүүдээр нийлүүлээ бичсэн байдаг байхгүй. Тийм болохоор сурагчид ерөнхийдөө өгүүлбэр яг бүтнээр нь ойлгохгүй, үгээ бүтнээр нь ойлгохгүй байж цаашдаа тэр асуултанд хариулах нь тэр байтугай миний опшнгууд сонголтууд яг юу юм бэ гэдгийг ч гэсэн ойлгоход аюу хэцүү болчихдог. Writing-ийн асуултын жишээг хэлж өгье л да. За тэнгууд жишээ нь нэг хоосон зөвлөдөчээд энэ дээр transition тавь тийм ээ. За тэр transition бол мэдээж аюу амархан however, moreover, nevertheless, thus гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд transition-ууд ингээд хариултанд нөхцөн. Тэнгууд ихэнх хүүхдүүд хараад яадаг вэ гэхээр монгол хэл дээр тэрийг их юм бол мэдээж амархан штэ. Гэхдээ тэр өгүүлбэрт маань болохоор тэр өгүүлбэр тэр чигтээ айгүй хэцүү үйл үг тийм ээ. Үйл үг хэрэгэлсэн ч юм уу. Нэг шиг хэцүү үг ойлгохгүй хэрэгэлсэн ч юм уу. Тийм байвал тэр асуултанд хариулахад хэцүү болоод эхэлчихдэг. Яагаад вэ гэхээр бид нар тэр өгүүлбэрийн утгыг маш сайн ойлгож иж дараа нь тусгай асуулт дараа нь тэр асуултанд хариулна штэ. Яагаад вэ гэхээр утгын хувьд холбож байгаа учраас. Цэг таслал дээр ч гэсэн адилхан. Аль нь үйл үгийн, аль нь нэр үгийн, аль нь алинтай холбогдоод байгаа юм те. Тэрийг ойлгож иж тэгээд энэ үгийнхаа утгыг тийм ээ ойлгож иж идэр хийнэ гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө болол SAT маань өөрөө маш сайн advanced тийм ээ англи хэлтэй айгу тийм гоё сайн ярьж чаддаг айгу үнэхээр academic advanced тийм англи хэлний мэдлэгтэй болол SAT маань өөрөө айгу тийм амархан шалгалт байгаа. Ер нь бол. За мэдээж SAT tactics гэж байгаа тийм ээ тиймэрхүү зүйлсүүд угаасаа байгаа. Тэрийг бол сурах хэрэгтэй. Тэг яг би бол бие дааж сурах гэдгийг бол нэг айгу тийм recommend хий гэж бодохгүй байгаа. Ягаад вэ гэхээр нэгдүгээр хэрвээ үнэхээр англи хэл чинь өөрөө сураад тийм ээ өөрөө сургуулиудад яваад үнэхээр сайн болвол хамаалга. Гэхдээ үнэхээр сайн үнэхээр академик биш л болвол ер нь бол заавал тийм заалгаж явал зүгээр гэж би бол боддог. Яг хувийнхаа зөвлөгөө хэлвэл. За хоёрдугаар болохоор мэдээж IELTS болон TOEFL эсвэл Duolingo гэсэн гурван сонголт байгаа. За энэ болохоор ерөөсөө цэвэр англи хэлний шалгана. За энэ дотор ер нь бол хамгийн багадаа бид нэр 6 юм уу 6.5 оноо авах шаардлагатай байгаа. Ер нь аль ч ус руу явуулсан. Ер нь угаасаа л англи дээр хичээл сурах чинь тэгээ advanced өгнүүдээр сурах юм байна. Тэгвэл энэ хүний англи хэл сайн байвал бид нар аавна. Тийм үстэй. За тэгэхээр TOEFL нь болохоор ер нь IELTS-тэй адилхан төрлийн шалгалт бас л адилхан тийм ээ хэлний оногч шалгадаг хэсгүүдтэй байдаг. Гэхдээ би TOEFL өгж байгаагүй. Тэгээ дээрэс нь TOEFL бол заадаггүй. Болохоор би ер нь бол IELTS болон Duolingo дээр илүү төвлөрье гэж бодлоо. За яг хоо Duolingo болохоор онлайн шалгалт байгаа. Тэгэхээр онлайнаар ингээд англи хэлний төвшнийг тодорхойлно. Тэгээ ер нь бол IELTS, SAT, TOEFL-ыг бодвол арай амархан асуултуудтай. Тэгээ арай жоохон амархан дуу. Ягаад вэ гэхээр дандаа хоёр ингээд дөрвөн сонголтоо сонгодог ч юм уу, эсвэл жижиг хэмжээнийгсээ бичдэг ч юм уу, эсвэл жижиг хэмжээний өгүүлбэрийн хариулт хэлдэг ч юм уу, тийм ээ. Тиймэрхүү байдаг. Тэгээд ерөөсөө тийм амар том шалгалт бол биш. Гэтэ Duolingo явуулж болно. Гэтэ ер нь ихэнх сургуулиуд хэрвээ Duolingo явуулаад тэнцсэн бол араас нь заавал IELTS юм уу TOEFL оноо явуулаарай гэж мэйл бичдэг байхгүй юу? Ягаад вэ гэхээр яг хөө SAT хамт явуулсан бол хамаагүй. Тэгээ SAT-г оноо сайн байвал хамаагүй шүү дээ. Гэтэ ер нь зөвхөн Duolingo явуулсан бол
тэр хоёрыг явуулаарэ гэж одоо шаарддаг байхгүй юу? Ягаад гэвэл яг тийм баттай тийм гоё том гоён цаашийн тийм ер нь тийм том шалгалт бол биш учраас. За IELTS. IELTS нь болохоор 4 хэсгээс бүрдэнэ. За нэгдүгээр болохоор reading, эхнийх нь listening, reading, writing, speaking гэсэн 4 хэсэг байгаа. За listening дээр болохоор яадаг вэ гэхээр одоо тийм ээ аудио сонсно. Тэгээд дотроо бас тийм ээ 4 төрлийн өөр аудио тоглоно энэ төргээд тиймэрхүү юмнууд байгаа. Гэтэ ерөнхийдөө бол аудио сонсно ихэвчлэн British accentтай ер нь яг л нэг юм цэвэр англи одоо унган англи хэлтэй тийм accent сонсдог гэсэн. За тэгээд тэрийгээ сонсоод асуултад хариулна. Асуултын төрлүүд гэж бас байгаа тийм ээ. Listening дээр болохоор нэг 10 төрөл байдаг. Тэгээд тэр болгон дээр жоохон өөр ингээд хариулах хэрэгтэй байдаг гэх юм уу. За энэ миний гэрэл модод би жоохон урагшаага зогсчлаа. За тэгэхээр listening дээр бол ерөнхийдөө асуулт болгон дээр өөр хариулах тийм техник тактик гэж байдаг. Тэгээд тэрийг хэрвээ үнэхээр одоо англи хэлний сайн тэгээд дээрээс нь тэр тактикуудыг эзэмших юм бол өндөр он авахд маш боломжтой байдаг. За хоёрдугаар болохоор reading хэсэг байна. За reading хэсэг маань болохоор бас л 3 том их уншин, нэлээд том. Одоо судалгааны их байна уу? Нэг хүний талаарх докюментари байна уу, тийм ээ? Докюментариг нэ юу гэдэг вэ тэр чинь? Bibliography биш ээ. За anyways, хүний талаар тийм том их бичсэн, тийм ээ? Судалгааны ажил ч юм уу. Ер нь бол айгүй тийм академик, хүнд хэлбэрийн scientific үгнүүд хэрэглэсэн тиймэрхүү хурд өвчтөв. Тэгээд асуултууд нь болохоор бас айгүй хүнд. Ер нь бол тийм ээ энэ хэсэг хаана гарч ийн, энэ хүн алинтай тохирч ийн, энэ хүний мэдээлэл алинтай тохирч ийн. Ерөнхийдөө бол ингээд үнэхээр өдөр тутамдаа англи хэлээр ярьдаггүй, за эсвэл ингээд ярьдаг байсан ч гэсэн академик үг мэдгүй тийм academic papers тийм ээ яг нэг юм англи хэлээр уран зохиолын ном уншдаг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс ер нь айгүй хэцүү санагддаг энэ шалгалт маань өөрөө. За тэгээд 3 дахь нь болохоор writing байгаа. За writing нь болохоор 2 хэсгээс бүрдэнэ. Ерөнхийдөө бол зураг хараад тайлбарлана. Тэгээд хоёрт нь асуултанд хариулна. Тэгээд төрөл болгон дээр бас өөр төрлийн тактик яаж энд хариулвал зүүн дээр авах вэ? Ямар үгнүүд хэрэглэх вэ? Ямар тактик хэрэглэх үү гэдэг тийм юм бас байдаг. Тэгэхээр тэр нь бас тусдаа тиймэрхүү юмнууд ер нь бол байдаг. За тэгээд дөрөвт болохоор speaking нь болохоор бас 3 хэсгээс бүрдэнэ. Ерөнхийдөө бол энгийн харилцаараа байж байгаа сүүл рүүгээ бүр ингээд хүнд хэлбэрийн асуултууд ороо явчихдаг. Тэгэхээр одоо presentation skills буюу би 2 минутын хугацаанд яг ярьж чадчих гинөө. За тэгээд 3 дахь болохоор надаас хүнд хэлбэрийн асуултууд асуувал би тэрэнд хариулж чадах нь гэдэг скиллүүдийг ер нь шалгадаг бахны. Ерөнхийдөө би болохоор өөрөө яг яаж исэн бэ гэх 12 дугаар ингээд ороод ер нь бол 4 жилийн өмнө 4 биш 3 жилийн өмнө юм байна. 12 дугаар ангид ороод тэгээд 4 жилийн өмнө 12 дугаар ангид ороод тэгээд юу яаж исэн юм. Одоо IELTS зөвхөстэй байна гэдэг би мэдчихэж шүү дээ. Би ямар ч мэдээлгүй гадагшаа сурна гэж бодсон. Гэтэ яг яах нь юу их юм мэдэхгүй. Тэгээд би 12 дугаар ангид ороод ер нь бол IELTS зөвхөстэй байна гэдгийг ойлгоод тэгээ IELTS өгсөн. Ер нь миний англи хэл бол нэлээд сайн байсан. Яг үнэхээр өөрийгөө магтаж хэлж байгаа юм биш. Гэтэ ер нь бол англи хэл маань сайн байсан. Тэгээд одоо өдөр тутамдаа ингээ ярьцдаг тийм ээ. Ер нь бол ингээд хүнд хэлбэрийн өгүүлбэрүүд хэрэглээд ингээ ярих чадвартай байсан гэсэн. За тэгээд IELTS-аа ингээд би өөрөө бэлтэж агаад өөрөө 1 сар билүү 2-7 хоног ч билүү бүр нам сууж бэлдээд одоо Макут хийсээр байгаад тэгээд шалгалтандаа ороход нэг 7.5 оноо авч исэн. Тэгээд юуны хэсэгтэр writing хэсэг маань айгүй муу байсан баха. Тийм. Тэгээд би дараа нь дахиж нэг жоохон бэлтэж агаад нэг 2 сарын дараа ч илүү дахиж өгөөд тэгээд эсвэл gap year дэж өглөө. Ямар ч байсан би нэг хэсэг хугацаанд бэлтэж агаад тэгээд өгөө тэгээ 8 оноо авч исэн. Тэгээд энэ явцдаа болохоор бас би одоо өөрийнхөө сургалтыг develop хийжсэн байхгүй. Ерөнхийдөө бол IELTS SAT-ийн сургалт develop хийжсэн. Тэгээ гол зөвлөгөөнд оръё. За гол зөвлөгөө маань болохоор ерөнхийдөө үнэхээр гадагшаага сурна гэдэг тийм мөрөөдөлтэй тийм ээ одоо над шиг багада тийм мөрөөдөлтэй тэгс мөртлөө хаанаас яаж юу хийж мэдгүй. Одоо ер нь бол тийм сургалтууд зөндөө байгаа шүү дээ. Монголд одоо ингээд битээр очоод хэдэн сая төгрөг төлөөд тэгээд сургуулиуд руу аплайднаа гэдэг тийм сургалтууд зөндөө байгаа. Миний ганц анзаарсан юм нь болохоор одоо ингээд би өөрөө тийм сургалтын газар 3 4 бараг 5 билүү. За 5 ч хашаа би. 3 4 тийм сургалтын газар би өөрөө ажиллаж исэн, багшлаад тэгээ counselor бас хийгээд тэгээ зөвлөгөө хүмүүстд өгөөд ажиллаж исэн болохоор ерөнхийдөө энэ талаар ярих гэж бодлоо. Яг нь миний ганц анзаарсан юм нь болохоор одоо тиймэрхүү сургалтанд суухдаа хэрвээ тэр хүүхэд маань өөрөө англи хэлний маш сайн чадвартай тийм ээ сайн ойлгодог, одоо өдөр тутамдаа асуудалгүй ярьдаг, ямар ч тийм хэлний асуудалгүй одоо зөвхөн тэр хүүхдэд тактикийн заагаад өчгöd оноог авчиж чадхаар хүүхдүүд орж ирж байгаа тохиолдолд тэр хүүхдүүдэд угаасаа тактикийн заагаал
тэр хүүхд оноогоо аваад ингэдэг гэж хэлээл эсэн дээр нь зөвлөгөө өгвөл тэгэл тэр хүүхд apply чинь. Very easy. Амархан. Тэрэнд бол нэг амар хэцүү ч юм уу эсвэл тийм ээ gap year дахиж авах шаардлагатай гэсэн юм бол байхгүй. Гэхдээ 2 дугаар бүлэг хүүхдүүд миний одоо анзаарсан шүү дээ. Одоо би ажиллаж авах хугацаанд анзаарсан хүүхдүүд болохоор яг нөгөө нэг англи хэлний төвшнийг сайжраагүй одоо юу гэдэг бүх текстийг ойлгодоггүй, яг юу яриад байгааг нь яг нэг сайн ойлгохгүй байж ич тийм IELTS-ийн сургалтанд ороод ирсэн, college application-ийн сургалтанд ороод ирсэн. Байвал ерөөсөө би цаг алдаж гин гэж боддог. За яагаад вэ гэхээр одоо тиймэрхүү сургалтууд чинь англи хэлний төвшингийг ахиулаад ингээд сурна гэх юм биш шүү дээ. Ер нь бол хэрвээ тиймэрхүү сургалтууд бодож байгаа, сонирхож байгаа тохиолдолд эхлээд англи хэлнийхаа төвшнийг ядаж B2 төвшөнд очичоод тэгээд тиймэрхүү сургалтууд руу орсон дээр. Яагаад вэ гэхээр угаасаа тэр англи хэлийг чинь эсэн дээр бичгээд шаардагдана. Тэгээд тэр хэсэгээ дараа нь ингээд англи руу орчуулна гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхээр анханасаа бүх юм англи дээр хийгээд явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь IELTS оноогоо ч гэсэн яг англи хэлтэй байж иж тактикийн сурвал илүү амар байдаг. Амар ч гэж өөр нь тэгжиж цаг хэмнэн. Англи хэлгүй байж иж тактик сурвал хэцүү. Оноо нь өсрэл нэг 6 5.5 ч юм уу авах бах заяа. Тэгэхээр ер нь бол нэгэнт гоё мөрөөдөлтэй, нэгэнт гоё ахлах ангид орцсон тийм ээ. За би ингээд яг ингэж явмаар байна. Ингэн гэд ингээд шийдсэн бол яг зөв дараалалтай яваасаа гэж би хүсэж байна. Тэр дараалал нь яг юу юм бэ гэхээр ерөөсөө анханасаа англи хэлний төвшнийг тодорхойлчих. Тэгээд тэр төвшнгөөсөө дараа нь ахиулах нь аягүй чухал. Тэгэхээр одоо би төвшингийн шалгалт өгсөн чинь A2-тэй. За A эсвэл B1-тэй байлаа гэж хэлдэг л доо. A2-тэй B1-тэй. Тэгвэл би дахиад төвшин ахиулах сургалтанд суух хэрэгтэй. Тэгээд төвсөн ахиулах сургалтанд суун хажуугаар нь би одоо юу гэдэг ном зохиол уншдаг ч юм уу эсвэл ингээд бүх юм англи дээр үздэг ч юм уу. Тэр бол мэдээж хамгийн ойлгомжтой зөвлөгөө. Хүн болгон тэр зөвлөгөө өгч чадна. Одоо англиар ярьдаг хүн болгон яг л адилхан зөвлөгөө өгнө. Тийм болохоор тэр зөвлөгөө бол тэндээ үлдэн заяа. Гэхдээ анханасаа бол яг гоё дистаралтай байж иж англи хэлнийхээ бүтэн мэдлийг бүрэн авч иж цаашаага move on хийх нь чухал гэдэг байгаа байхгүй юу? Миний яриад байгаа гол юм. За яагаад юм бэ гэхээр одоо жишээ нь IELTS-ийн тест өгчээлээ гэж бодъё л доо. Тэгэл IELTS-ийн тест өгжсэн чинь би одоо B1 төвшөнтэй байжгаад за B1 заяа B1-ийн эхлэл төвшөнтэй байжгаад тасарчлаа. Окей. За би тэгээд ингээд IELTS-ийн шалгалтын дээр суужгаад B1 төвшөнтэй байжгаад зүгээр IELTS-ийн одоо тийм сургалтанд суугаад тэгээд би энэ шалгалтыг өгчээлээ гэж бодъё. Тэгхийн болвол за үнэхээр тактика мэддэг хүүхд байлаа шүү дээ. За тийм байлаа ч гэсэндээ яг ихээ уншаад ирчихэнгүүд миний ойлгохгүй үгнүүд зөндөө гараад ирсэн тийм ээ. За эсвэл би ингээд яг тусгай одоо юу гэдэг дөрмийг ойлгоогүй ч юм уу. Одоо B2 төвшний тийм мэдлэггүй учраас одоо намайг одоо өгүүлбэр бичих хэцүү болно. Тэр үнэхээр би тактика мэдж байгаа ч гэсэн өгүүлбэр бичих хэцүү. За эсвэл юу гэдэг яг reading дээр зарим нэг хэсгүүдийг ойлгодгүй ч юм уу. Ер нь тиймэрхүү алаанууд гарч ирдэг. Тэг speaking дээр ч гэсэн яг гоё ингээд fluent яриг гэхэд бас хэцүү болдог ч юм уу. Тиймэрхүү юмуд бол байдаг байхгүй. Яг одоо миний заажсан хүүхдүүдэд ер нь бол нэлээд тэгж анзаарэгдэжсэн. Тийм болохоор ерөнхийдөө гоё дистаралтай явъя гэж би бол зөвлөж байна. Гэхдээ яг үнэхээр цагийн тулаад ирсэн тийм ээ. Тэгээд хэрвээ ингээд төвшин B1-тэй, B2-тэй байх юм бол үнэхээр сургалтанд сууж болно. Мэдээж битгий суугээгүй. Зүгээр сургалтанд сууж болно. Зүгээр тиймэрхүү одоо нуудлууд гарч ирэх, дутагдaltaй талууд гарч ирэх магадaltaй гэж би бол бодож байна. Тэгээд үгээрээ бас юу хэлэх гээд байгаа юм гэхээр би өөрөө сургалт явуулж байгаа. Тэгээд хэрвээ миний сургалтыг сонирхож байгаа тохиолдолд миний Instagram хаяг руу DM бичиж орж ирээд тэгээ гоё дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ерөнхийдөө яадаг сургалт юм бэ гэхээр A1 төвшин одоо тийм ээ 0-оос хэлж байгаа хүүхэд A1-ээс A2 руу шилжиж байгаа. A2-оос B1 рүү шилжиж байгаа. B1-ээс B2 руу шилжиж байгаа. Тэгээд B2-оос хэрэг өсвөл C1 рүү шилжиж байгаа. Тэгээд дараа нь IELTS SAT-ийн анги болон сүүл рүүгээ одоо 100 мөн college application нэгдэх баг. Гэтэ одоо угаасаа манай application period маань 9 сард байгаа учраас ер нь хүүхдүүдэд 6 сарын хугацаа байгаа учраас 9 сард чинь дуусахгүй л дээ. Гэтэ за 10 сараар авчи заяа. 10 сар гэж бодоход хүүхдүүдэд 7 сарын хугацаа байгаа учраас энэ хугацаанд ерөөхдөө гоё англи хэлээ сайжруулад тэгээд гоё дистаралтай жилээ алдахгүй байхын тулд одоо дистаралтай явуул зүгээр шүү гэдгийг бол хэлмээр байна. Яагаад гэвэл би өөрөө gap year авсан. Тэгээд дээрэс нь гоё анханасаа дистаралтай байж чадаагүй одоо би 12 дугаар ангида дөнгөж 9 сард ороод юу вэ? Яаж аплайдах вэ? Юу хэрэгтэй гэд тэгсэн учраас надад одоо айгу тийм цаг хугацаа бага байсан тийм ээ. Юмаа ингээ яг ойлгож чадаагүй байж байгаад аплайдсан болохоор би заавал gap year авах шаардлагатай болсон. Яг гоо gap year маань гоё байсан ч гэсэндээ яг тэр үедээ гоё valuable тийм ээ яг сурд хичээл хийж байгаа юм шиг ямар нэг юм тогтмол ингээд цаг зав зарцуулсан ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар үр бүтээлтэй өнгөрөөсөн байх шаардлагатай байдаг. Тийм болохоор
одоо цаг хугацаа байгаад ирнэ. Гоё англи хэлээ сайжруулж аваад цаашлаад гоё аппликейшны гоё бүрэн бүтэн тест дараалттай маш organized байдлаар явуулах хэрэгтэй шүү гэдгийг бол хэлмээр байна. За тийм байна. Тэгээд одоогийн байдлаар ерөнхийдөө болвол анги дөрвөлт явж байгаа. Ер нь бол хамгийн ихтэй 8 юм уу 10 хүнтэй явна гэж бодож байгаа. Тэгэхээр яг ийм төвшингийн ангиуд нэгдэж байгаа учраас хэрвээ бүртгүүлмээр ах юм бол миний Instagram хаяг руу бичээрэй. Ямар нэгэн асуулт тийм ээ. Энэ одоо college application шалгалтууд за тэгээд гатагшаага өөр одоо улсуудын аппликейшн ч юм уу мэдмээр байгаа тохиолдолд коммент хэсэг дээр гой асуулт төвлөдөгээд яах вэ их үг гэдээ надаас асууж болно. Тэг би дахиад ингэж бичлэг хийгээд оруулах боломжтой байгаа шүү. Туршлагын хувьд гэх юм бол би өөрөө сая өмнө нь дурдчихсанчлан ер нь бол 3-аас 4 тийм college application-ийн сургалт болон англи хэлний сургалтанд бол IELTS-ийн багш, SAT-ийн багш, төвшингүүдийн багшаар ер нь бол ажиллаж исэн. Тэгээд цаашаагаа өргөжлүүлээд германд ирснээс хойш ер нь онлайнаар бас хүүхдүүдэд зөндөө одоо counseling, IELTS-ийн хичээлүүд, за тэгээд англи хэлний хичээл бол өмнө зааж одоо онлайнаар бол зааж байгаагүй. Гэхдээ тиймэрхүү одоо хичээлүүд орж исэн. Тэгээ онлайнаар ч гэсэн орж исэн. Тэгээд ер нь бол манай сурагчдын амжилтууд ингээд NYU Шанхай, Унгарын Сингасын тэтгэлэг энэ төр гэдэг зөндөө тэнцэн хүүхдүүд бол байгаа. Ер нь бол манай сурагчдын оноо ч гэсэн 6-аас 8.5 хүртэл хүрж исэн учраас ерөнхийдөө мэдээллийг хүргэе гэж бодлоо. Тэгээд мэдээж хүүхэд болгон тийм ээ хотод амьдэрдэггүй хүүхдүүд байж болж юм. Эсвэл ингээд үнэхээр биетээр очиод тэр одоо сургуулиудад хэдэн цаг ингээд тэ төвжирж очиж ингэж цаг заваа өрмээргүй байгаа болол онлайнаар бас орох боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд цагийн хуваарь бол мэдээж айгүй тийм flexible байгаа. Тэгэхээр одоо яг хизээ яг завтай байна тэрэнд харуулж ордог гэсэн үг. Угаасаа мэдээж цагийн зөрүүтэй байдаг учраас бүх юм дуусны дараа байдаг. Тэгээд бас хэрвээ үнэхээр дэлгэрэнгүй мэдээлэл зүгээр л ямар нэгэн мэдээлэл авмаар байгаа тийм ээ яг college application-д яаж яадгийн эсвэл ингээд хэдэн цагийн counseling авъя гэдэг. Тиймэрхүү юмнууд авмаар байгаа бол өмнө нь одоо надаас бол зөндөө эцэг эхчүүд хүүхдтэйгээ хамт counseling авах гэсэн юм аа мэдээлэл авах гэсэн юм аа гэж орж ирж исэн. Тэгэхээр хэрвээ бас тэгж орж ирмээр байгаа бол энэ хаяг руу Instagram-аар зүгээр DM бичиж орж ирээд тэгээ гоё мэдээлэл аваад ерөнхийдөө бол анханасаа гоё сайхан эртнээс бэлдэж эхлэрэй л гэж хэлмээр байна да. За тэгээд энэ бичлэг маань баг ч ихсэн мэдээлэл хүргэсэн байх гэж би бодож байна. Баг ч ихсэн одоо яг яадаг шалгалтуудын яг яагаад өгстэй гэдэг ч юм уу эсвэл ингээд хэцүү юм уу амархан л байлгүй дээ гэдэг тиймэрхүү ташаа үзэл бодлыг баг зэрэг өөрчилсөн байх гэж би бодож байна. Яагаад гэхээр энэ шалгалтууд маань амархан бол биш хэцүү олон удаагийн одоо бэлтгэл, давтлага, мэдлэг тийм ээ шаардлагатай байдаг учраас ер нь бол энэ бичлэгийг хий гэж бодлоо. За тэгээ зөв үнд хүмүүстэй хүрсэн байх гэж найдаж байна. See you on the next one.